Морин спорт уяачдын 10 хээр холбооноос үндэсний уламжлалт морин уралдааны тухай бие даасан хууль батлах уриалга гаргалаа. За тэд морин уралдааны эрх зүйн зохицуулалтыг иж бүрнээр нь тодорхой болгосноор өнөөдөр нийгэмд маргаан дагуулсан хүүхдээр морин уралдуулах хэсэг асуудал тодорхой шийдэлд хүрч нэгдсэн стандарт хяналттай болно гэж үзэж байна. Одоо ч уяачтал хэрэглэдэг байгаа шүү дээ, яг юм дээр. Өндөр бай нам гээд хоёулаа ирлээс одоо 0.5 см-ээр нэг нь өндөр нэг нь нам гээд нөгөөдхөө одоо хоорондоо хасдаг. За уралдаан наадам дээр очихлоор мөнгөтэй хүний мордууд нь мордж яадаг. Мөнгөгүй хүнийх нь мордож чаддгүй. Ийм юм бол түгээмэл болсон шүү дээ. Хэний морийг мордуулах уу, хэний морийг мордуулахгүй гэдэг нь яг үнэндээ бол мөнгөн дээр тогтож шийдвэрлэгдээд байгаа. Ийм буруу зүйлийг ийм морин уралдааныхаа хуулиар нь зохицуулаад байхгүй болгоч юу. Одоо нэг зөвхөн нэг цагаан цаасан дээр хууль дүрм тодорхой. Тэр хууль дүрмийн дагуу одоо хэрүүл хараалгүй сайхан наадаад тэгээ энэ хойд залуу үедээ нэг гинтэн сайхан үлгэр дуурайлыг үзүүлье гэсэн санаануудыг энэ одоо уриалган дээр гаргасан юм шүү. Морин уралдааны тухай хуультай болвол Монгол адуу эрхлий задуу хэрхэн уралдуулах, хэд настай хүүхдээр ямар адуу яаж унуулах, хавар морь уралдуулахгүй зэрэг олон асуудал тодорхой болно гэв. Одоогийн тушаал шийдвэр нь зөвхөн өнөөдрийг харсан. Цаашаа 10-20 жилийн дараа ямар үр дагавар хүрэхийг харахгүй байна гэж шүүмжилж байна. Одоо тэр журман дороогээр уралдаануудыг олон зохион байгуулж байна. Энэ чинээс ахуулаад энэ дээр үл төрийн хяналт, хуулийн одоо тэр заалтуудыг хэрэгжүүлэх ажил дээр хяналт тавьдаг энэ байгууллагууд сул байна. Нөгөө төгөр энэ хүүхдийн эрх зүйн тал бол маш зөв шүү дээ. Хүний одоо уралдаан болгоод хүн хүүхдээ одоо өргөдүүлчи, энэ бэртээчи, гэмтээчи гэж үл хизээч хинч бодохгүй. Энэ дээр үл хууль эрх зүйн тэр заалтууд нь тодорхой болох юм бол тэрэн дээр одоо эн чинь сургадаг, мэрэгшүүлдэг. Тэгээд одоо уралдадаг. Тодорхой одоо мэрэгссэн хүүхдүүд уралдадаг гэдэр болох юм бол болохгүй юм байхгүй шүү дээ. Монголын морин спорт уяачт холбооны судалгаагаар 1995 онд Монголд 70 гаруй мянган уяач, 30 гаруй мянган унаач байжээ. Харин 2008 онд 10 хээр холбооноос хийсэн судалгаагаар 70 мянган уяачин 50% багасж 30 мянган унаач 10 мянга болж буурсан байна. Морь унуулахаа байгаад ирэхээр хөдөөгийн хүүхдүүд төв суурин газар руу шавж мориноос хүндэрдэг. Ингээд морь ундаг залуусантаа цөөж хөдөө моциг ундаг залуус илбэг болсон гэдгийг онцолж байлаа.